хуулийн байгууллагын ажилчид энэ тус байрыг орхин гаргахад нь тусалж байгаа утгагүй хохирч бүсгүй энэ цонхоор түрүүний бидний гарсан цонхоор одоо энэ байрыг орхин гарах байгаамаа. За гэмт хэрэгтний одоогоор шижиглэж байгаа эмэгтэйгийн хувьд за ингээд хохирч бүсгүй маань гарч ирлээ. Гаргаж байгаа бид нар та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх болно. Энэ хөлтөд мэдээлэл за одоо сая та бүхэн хохирогч эмэгтэйг цогоор оргож цогтгыг нь харсан багт одоо утгагүй хуулийн байгууллагын ажилчид эмэгтэйг аваад явна. За тус 201-ийн тоо оршигч одоогоор сэжигтэн бодож нэрлэгдэд байгаа залуу болохоор 2014 онд хүчингийн хэрэгээр бас байцаагдчихсан залуу байгаа. За бас үйл явдлын талаар тодорхой яриад өгөх шүү. Одоо өөрт чи ямар нэгэн айдастай давамжтай зүйл байна уу? Ямар нэгнээс айж байгаа юу? Өөрөө чи олоод ирэх болов уу гэж бодож байна уу? Тэгж юм. Цаатар угшаас. За хуулийн байгууллагын ажилчид хохирогч эмэгтэйг тус газраас оргон зайлуулж авч явлаа. За бидэнд ирсэн мэдээлэлээр болохоор хохирогч эмэгтэй гар хүлэн мдээгүй болж хүүт дагаад за бараг өгөх байна. Намайг авраач гэж холбогдох нэг хүнд мэдээлэл дамжуулснаар бид нар мэдээлэл авсан байгаа. За бид мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр цагдаагийн байгууллагын ажилчид ирж бүсгүйг одоо амь насаа алдаж болшгүй эрсдлээс аварсан гэсэн үг. За одоогийн байдлаар энэ хохирогч эмэгтэйг тодорхой байгууллага руу авч явж шалгах бах. За одоо гэмт хэрэгтэн буюу шижигтэн болж байгаа залуу бол энэ Кристал таавны захирлын хэлснээр гэртээ ганцаар амьдардаг залуу байгаа гэж хэлсэн. За 2010-2014 онуудад хүчингийн хэрэгээр байцаагдчихсэн. За тэгээ ял идэлжсэн ийм хүн байгаамаа. За тэгэхээр энэ хүн одоо 3 дахь удаа хүчингийн хэрэгээр одоо ял идэлж магадгүй болоод байна. За бид нар мэдээллийг газар дээрээс нь шууд амжуулж та бүхэндээ хэрэглээ. Энэ талаарх мэдээллийг дараа дахин тодруулж холбогдох албаны хүмүүсээс та бүхэндээ тайлбарыг хүргэх болно. Баянзүртүргийн цагдаа хэвчээр мөнх хөдөлгөөний байцаагчдаар байцаагч нэр. Тэгээ 15 онд өшгөлөөр судлагдсан. 17 он гарсаар 4 удаа. За биччихтэй.